Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Дайчин вангийн хулгар нацаг. Нэг ойгүй бял чадалтай зарим хүнийг залуу бөхчүүдийг гэмтээчихнгээд зодоглуулдаггүй байж. Түшээдхан аймгийн Дайчин вангийн хошуу Өнөөгийн Булган аймгийн Сайхан сумын харьяат улсын арслан хулгар нацгийг шилийн сайн эр явсан гэдгийг мэдэхгүй хүн ховор бизээ. Тэрбэр бүхийн ховдчтэр шилийн сайн эрийн ховдчтэр баялаг намтартай, багтам үйлстэй, содон амьдралтай, сонхон дурсамжтай хүн. Баг залууд нь түүнийг баян мөх гэж дууддаг байж. Харин чухам яагаад нацаг гих болсон нь тодорхой бус. Түүний эцэг нь дашин хошуу даншиг наадамд шаггүй барилдчихдаг. Улсын харцаг цолтой хүн байж л тий. Хулгар нацаг нь Санзай Равжа хэмээх хоёр дүүтэй байсан бөгөөд энэ хоёр нь ч ойгүй их бэр чадалтай улс байж. Нэг удаа нацаг хоёр дүүгээ түлээнд явуулж илдэ. Гэтэл нэг нь үндсээр нь булга татаж унага аасан бүдүүн хар мод чирээд нөгөөх нь үхрээ хөдөлсөөр эвдэрч хэмхэрсэн тэргээ баглаж үүрээд ирсэн гэдэг. Үүнийг харсан их нь хайрхан минь шараа алчхаагүй нь яамаа гэж уулга алдсан гэдэг. Санзаа Равжа хоёр даанч жаахан дүүнгдүү улс байж. Тиймээс хулгар нацаг хоёр дүүгээ амтэн хүний биехаа салгаад хаяад хүн амны хэрэгт холбогдно гээд барилдуулдаггүй байсан гэдгээ. Хэрвээ хоёр дүүгээ өөрөө дасгалжуулаад хошуу даншиг наадамд барилдуулсан болоо ах トゥ 3 арслан гэж өлхөн хилэгдэх байсан хэмээн нутгийнх нь хуучилдаг байв. Хулгар нацагч залуудаа бас хүний биехаа эвдчих гээд байдаг байж л тий. Ямар сайн даалт хүнийг эрийн цэнд хүрч байх үед хошуу ноёны нэг хя гэрт нь ирж ааваас нь өрнөхэд загнаж сандраад байхаар нь нацаггүй орон дээрээ хэвтэж байгаад өндийд суугаад эвшээл гэхтээ хоёр гараа сунган хүчтэй сүнэсэнд өнөөх хяагийн цээжинд зүүн гар нь хүрч хавиргыг нь гимтээчихсэн гэдэг. Ёрн дээхэн үед ойгүй бэр чадалтай зарим хүнийг залуу бөхчүүдийг гимтээчихнгээд хошуу даншиг наадамд зодоглуулдаггүй. Хэрвээ хэн нэгэн бүхийн нуруу гарыг хугалж гимтээвэл олноороо жигшин зэв үздэг байж. Энэ тухай гард мангна кинонд ч цухас дурдагдаад өнгөрдөг. Дайчин вангийн хошуунд Санзай Равжа хоёроос гадна Дүйнхэр шавийн пүрв гэдэг хүнийг мөн л барилдахыг нь хоригддаг байж. 7 хошуу даншиг наадамд намхай аваргын өмнө гიშгэх хүчтэн халахын дэвжээнд гарч ирээгүй байсан үе шүү дээ. Гэсэн ч намхай аваргад барилдахаас айдаг ганц бүх байсан Дүйнхэр шавийн пүрв хэмээх эгнишгүй хүчтэн аж. Хэдийгээр пүрв гихч нь хүч тэнхээ тээч гисэн даншиг наадам байтугай овооны наадамд хүртэл зодоглож үзээгүй гэдэг. Учир нь хүн гэмтээхгүйгээд хашир засуулууд түүнийг барилдуулдаггүй байж л тий. 1883 оны орчин бололтой намхай аварга орхон мөрний их тагилгад оролцоод буцаж явах замда мөрөөгийн бад хэмээх баян айлд ойгүй их тэнхээтэй пүрвтэй анх таарсан гэдэг. Нодгийн ардууд хэдийгээр түүнтэй барилддаггүй ч гэсэн пүрвийг зээний бүх гэж нэрлээд заншижсан. Энд тэнд явж байхыг нь хараад пүрв бүх хэмээн дууддаг байж. Намхай аврах тэр үед 7 хошуу даншигт 3 төрүүлчгээд байж л тий. Эд ааг бэрн ам хамраараа утаашиг өгж орсон буурлууга омгон сагж явсан үе билээ. Гэхдээ пүрвийг анхаарад энэ чинь гар зөрүүлчихэж болох бүх байна шүү гэж дэрэгдэх даамалдаа хэлжээ. Тухайн цаг үед Монголдо хамгийн том биетэй тооцогдож явсан дугур аваргал гэхэд завлаад сууж байхдаа толгой нь ханын эрсээр татдаг гарын шуун үхэр тэрэгний болны хэмжээтэй бүдүүн байсан гэдэг. Анх пүрв бүхийг харахад дугур аваргаас арай том биетэй харагдсан гэж хожим нь намхай аварга хуучилж байв. Мөрөөгийн пад алсуура намхай аваргыг пүрвтэй барилдуулах арга сүйгчилж эхэлсэн байна. Тэрбээр пүрвтэй уулзаж чи Монголын хамгийн том хүчтэй бөхтө барилдаад үзээч. Гэхэд угийн гүндөөгүй пүрв яах юм бэ?
Би гэмтэйчхэн шүү дээ гэсэн гэдэг. Харин түүнд чадлаа харуулж болох юм гэсэн тул пад нас гүйцэн хайнгийн шар үхрийг баглаж хүлэх тушаал буулгажээ. Эр хар сураар мөчийг нь чивчиртэл хүлж баглсан амбан шарыг пүрөв. Ганц гараараа дээш нь 3 удаа өргөд газар тавихыг харсан намхай аварга түүнтэй барилдана гэсэн бодлоосоо татгалцсан байна. Гэвч мөрөөгийн пад ятгсаар байгаад пүрөв намхай хоёрын чадлыг туршин тав давхарлаж ороосон суран аргамжийг хоёр талаас нь татуулж үзэхэр болжээ. Төдөлгүй тэмцээн эхэлж аргамжийг тасдуулахгүй тулд хооронд нь сүлжин ороож хоёр бүхийн гарт атгуулсан байна. Эхлээд намхай аварга аргамжийг хоёр гараараа тас атхан хоошоо сууж татсан боловч өрөөсөн гараараа аргамжнаас бариад лүглийн зогсож байсан пүрв бүх огтхон ч хөдөлсөнгүй гинэ. Хүмүүс "Пүрвэ, наад аргамжаа хоош нь татаач ээ" гэж хашгирч ирлээ. Пүрв өрд нь ийм юмар хүч үзэж байгаагүй болохоор сурны үзүүрээс барьсан чигээрээ зогсоод байсан хэргэлт. Намхай аврагч пүрвийг гуд татахын тулд хоёр хөлөөрөө уллан гэдрэг сууж татахад 32 хатгамалтай Монгол гутлынхан зулаг хан зүсэрч байсан гэдгээ. Ийм л агуу их тэнхээтэй хүн байж. Пүрв сүулдэ аргамжийг өөр рүүгээ татах ёстой юм байна гэж ойлгоод өрөөсөн гараараа сурыг барьсан чигээрээ хоош хоёр алхахад намхай аварга өвсөн бухал мэт урагшаа шурган унаж аргамжааны суранд хоёр гарынхаа алгыг нэдрүүлээд улаан нялга болсон гэдэг. Тэрбэр богдын бүх байсан учраас энэ явдалдаа ихэд сэтгэл зовж пүрвт год татуулсан тухайга нэг их яриад байдаггүй байжээ. Намхай аварга хулгар нацаг хоёр нэг нутгийн бөгчүүд гэсэндээ бусдаас арай л дотн үерхдэг байж. Нэг удаа нацаг богдын хүрээ орчход буцаж явтал сарны саруулд чөдөртөө хоёр сайхан морь тааралджээ. Сайтар ажиглавал нэг нутгийн намхай аваргын морьд байж. Намхай аварга морьдоосоо нилээд зайтай богцоод ирэлжсэн унтаж байхаар нь нацаг тэгхээс тэгсэн юм шиг богцыг нь суг татаад өргөтөл хүзүүгээрээ тасраад унчихжээ. Намхай аврагч хүчтэй дэрлэж, нацагч хүчтэй татснаа богц хүзүүгээр нь тасарсан хэрэг. Богц татах чимээнээр намхай авраг цочж зэрэг "Өө муу, хулгар нохоо чи юу?" гэд өндийгөө дэрсэн гэдгээ. 2. Хулгар нацаг манжамбаны гайхшлыг төрүүлсэн. Ойгүй бэр тэнхээтэй хулгар нацаг хоёр дүүгээ бодвол сэргэлэн ухаантай, овсгоосон баатай байсан тулда хошууд аншиг наадамд барилдаж чамгүй амжилт тогтоожээ. Тэрбээр 1886 оны даншиг наадамд 1032 бүх барилдахад 8 давж, 1990 оны даншиг наадамд 1069 бүх барилдахад 8 давж байсан тухай Монголын бүхийн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Харин сүүлдээ шилийн сайн гэрийн замаар замнаснаар тэр бүр барилдахаа байсан байна. Төвний арслан цол хэрхэн хүрдсэн талаар олно. Баг санжаа гэж алдаршсан балдангийн санжаагаа доорх зүйлийг хуучилсан байдаг. Хулгар нацаг эд сайхан барилдаж байх үедээ хэрэг цэжиглэгдэн гар гэрт хоригдсан байдаг. Наадамд өхөө төрмөгц нацаг шоронгийн ахлах уйгаар дамжуулан хошуу ноёноос "Та намайг улсад барилдуулаач. Би наадам төрүүлж хошууныхаа алдрыг дуурсгах болно. Хэрвээ төрүүлж чадвал намайг дээдэст айлтгаж хэрэгээс мулталж чадах уу?" гэж асуулах гэжээ. Ноён онж зөвшөөрч хулгар нацаг даншигт барилдаж дөрөвт үлдээд унсан байна. Тэгтэл ноёд "Чи хэлсэн амандаа хүрсэнгүй. Чиний чадал дутлаа. Ийм шилийн сайнэр байдгийм үү?" гэж ширүүхэн хэлэхэд нацаг "Ноёд минь, даншиг бол төрийн гол наадам. Энийх наадамд хэрэгтэн ялтан хүн төрүүлэх нь онцгүй гэж би бодлоо. Хэрв таныг сойрхвол 10 засгийн наадамд барилдаа төрүүлье" гэсэн гэдэг. Хариуд нь ноён "Хулгар нохооч яасан зайлтай нөхрөв" гэж нэгэд 10 засгийн наадамд барилдахыг нь зөвшөөрсөн гэдгээ. Энэ наадамд зүүр төрөнд намхай авраг нацаг хоёр үлджээ. Хоёр хүчтэн хэд хэдэн удаа барьж тавилцсан. Нацаг ялгүй хэвгийн газар таармагц аврагыг улаан сугаар нь тэрч аваад нохоо мордон түрч хөөсөр өвдөг шороодуулж 10 засгийн наадамд төрүүлжээ. Ингэж тэр арслан цол хүртэж ноёнч түүнийг дээдэст айлтхан хэрэгээс мулталсан гэдэг. Энэ мэтэр маш олон хүн хулгар нацгийн тухай домог яриа өрнөөсөр ирсэн байна. Тух айлбал ардын хувьсгалын партизан зохиолч
Дамдангай, Булган хотын өндөр настан Магван, Нацгийн төрсөн охин Ламсүрэн, Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Давагдаш, Могод сумын өндөр настан Гончиг, Дундгов аймгийн Харьяат Донжид нарын хүмүүс Хулгар нацгийн тухай янз янзын дурсамж үлдээсэн байдаг. Эдгээр хүмүүсийн дурсамжаараа энэхүү хөрөг найрууллын зарим хэсэг тусгалаа олсон гэдгийг хэлэх нь зүй. Нэг удаа вангийн хүрээний заяатын пүүсийн эзэн данжаад сайхан жороо шарга морь худалдан авчээ. Тэр байх шарга морь хаяа унаж хороо захаар гарч цугаацсан гайхуулж явдаг боловч угаасаа унаан цайнгүй учир дэмий хашаанд уучгаад тэжээдэг байж. Тэгтэл нэг өдөр Хулгар нацаг түүний жороо шарга морийг хулгайлж авахаар мухрын дам гэдэг хүнтэй хоёул очжээ. Тэгэд нацаг шууд хашааг нь давж ороод шарга морины дөрвөн хөлийг хүлж өргөд 2 метр гаруй өндөр шивээ хашаан дээгүүр давуулж шийтгэд мухрын дамб гадна талаас нь газарт хүргэлгүй тэврээд авч байсан гэдэг. Дамб нь ойгүй бэр чадалтай. Ямар сайн даал урдийн сухар баглаа бараг пүүсний хашаан дээгүүр давуулж шийтгэд газар хүргэлгүй тосч авдаг байснаас мухрын дам гэж алдаршсан гэдэг. Нэг намар Бээжингээс Тэмэн жингээр ирсэн мань жамбаны ачаа бараг хэттууд Бээжим соном гихчийн хашаанд буулгачээ. Тэднийх гисэр сүмээс зүүн урагш 2 метр гаруй өндөр хашаатай, бад бүх зоож цуургатай, дааман хаалгатай тул ямар ч хулгайч халдаж чаддаггүй байж. Гэтэл нэг өглөө босоод Эдима бүртгэхэд дөрвөн тэм бараа алга болчихсон байж. Шөнөн цас орсон тул мөрдөж үзвэл 2 хүн ирж хашаа давуулаад гандангийн зүг явсан байх бөгөөд удалгүй олны мөртөө хутгалдан алга болжээ. Хүний санаанд багтамгүй энэ хачин явдлыг Бээжим соном мань жамбанд мэдэгдэхэд тухайн үед хүрээний хэргийг эрхэлж байсан Дайчин ван ханд доржийг дуудаж хулгайчийг нэн даруй ол гэж тушаасан байна. Энэ юу н манай Дайчин вангийн Хулгар нацгаас зайлахгүй гэж ханд дорж ван дотроо бодоод мань жамбаныхаас гарчээ. Тэгээд дагалдан яваа хүмүүсээсээ нөгөө Хулгар нохоо хаана яваа бол гэж асуухад өчигдрөөрөө хүрээнд ороод ирчихсэн явж байна лээ хэмээжээ. Ханд доржван төөнийг даруйхан бол гэж тушаахад бараа болгосон тал тийшээ бутран алга болов. Тэд Хулгар нацгийг шин жам зарслангийн байна гэж сонсоод тэр даруйда баривчлаад ханд дорж ван дээр авчирсан байна. Ханд доржван за нацагч амбаны дөрвөн тэн ачааг яасан бэ гэж тулгаж асуухад нацаг за тэндэл байгаа та гэд дүйхэр вангийн хашаа руу заажээ. Чи яаж аваа вэ гэвэл за би жамцтай хоёул очоод өргөөд явчихсан юм а гэж. Эл байдлыг Дайчин ван ханд дорж мань жамбанд мэдгдсэнд тэр өндөр хашаан дээгүүр 2 тэмээний бүтэн ачааг 2 хүн авч явсан гэдэгт би хувьдаа итгэхгүй. Хэрв үнэн бол надад хэрхэн авсныг нь үзүүл хэмээжээ. Ингээд үзүүлэн болох үед нацаг жамц 2 том модон шат бариад ирсэн байна. Тэгээд хашааны гаднаас шатаа тавьж нацаг шат даган хэрмэн дээр хармагц. Шатаа авч дотогшин тавиад түүгээр дамжин хашаанд орж дөрвөн тэм бараг нэг нэгээр нь ваатан тайм өргөж байгаа юм шиг л өргөж авчираад шатны дээгүр хэрэм давуулан шидэж өгсөнд жамцсан тосч авсан байна. Ийхүү дөрвөн тэм бараг 2-2 орон тэгнэж үрээд нацаг нь баруун гартаа шатаа сугавчлаад ганц жамралгүйгээр гандангийн динж өөд өгсөж явсаар Дуинхэр вангийн хашаанд хүрчээ. Манжин амбан тэдний энэ үйлдэлийг хараад гайхан биширч тэрхүү дөрвөн бодол барааг нь зүгээр өгч цаашид миний юмд буугаар хүрээрэ гэж цагсан гэдэг. 3. Начны найраг Хулгар нацаг анх санаачилсан юм биш үү? Өнөө цагийн начны найраг ээчийг тэртээ 100 жилийн өмнө Хулгар нацаг анх санаачилсан гэлтэй. Дан шиг болон 10 засгийн наадамд ирсэн бүхчүүд Хулгар нацгаас ихэд имэдэг байж. Тиймээс Хулгар нацаг 3-ын даваанд ам авах үеэс эхлээд л бүхчүүдийн майхан хисч шин цолго ордож буй алил дөмөг бүхчүүдээс за дүүгийн алдар хинсэн бэлээ гэж асуудаг. Цаад хүн нь нэрээ хэлэхэд за сонсл дараагийн даваа дахин чамаа хүртчихье гэж айлгадаг байж. Цаад хүн нь айхын ирэхэнд Хулгар нацгийг наадамчин олноос нууц гайхан дагуулж холдуулаад та намайг битгий аваач гэж гуйх жишээд. Хариуд нацаг өгөх юм мэдэндээ
Шилийн хулгайч. Хулгар нацагт ямар сайн нэр байх биш. Ай хүүхэн юм бол ахын чамайг аавахгүй ээж байж мэднэ гэдэг байж. Эрмитээр 3-4-ийн давааны үед шин залуу бөхчүүдээс баахын цуглуулж аваад 6-7-гийн даваанд ёс тойл хэн нэгэн бүхэд жинхнээсээ бууж өгöd начин юм уу харцах төрүүлдэг байж. Тийм ч учраас хулгар нацаг томоохон наадамд төрүүлж байсангүй. Тэртээ тэргүй ард олонд шилийн хулгайч гээд цоллуулчихсан болохоор наадамд төрүүлж тэгтлээ алдарших сонирхолж байгаагүй бололтой. Нэг удаагийн хошуу наадамд хулгар нацаг нэгэн залуу бүхтээ үзүүр түрүүнд үлджээ. Тэгээд түүнтэй барилдахаас өмнө майханд нь орж байдлыг ажиглалтал мөнөөх залуу бүх нацаггүй. Та бол тэртээ тэргүй ард олны дунд нэртэй хүн. Энэ наадамд төрүүлсэн ч нацаг, төрүүлээгүй ч нацаг. Харин би бол нэрд гарах гэж ядаж яваа залуу хүн. Та надад буугаад өгч. Гээд 50 лангийн юмбу дээлийн хույд орохтой барьжээ. Нацаг түүнийг гардаж авснаа. Уг нь эзэн ноён намайг энэ наадам төрүүлнэ шүү гэж загсан юмсан. За байц яадаг шүү юм бэлээд. Улаан цайн буугаад өгчвөл намайг банздах байх та. Тэгэхээр би эхлээд хэд хэдэн удаа халж туйлсан дөр үзүүлье. Харин чи сайн тогтоон шүү. Тэр үед намайг хутгачаарай гэж загчээ. Төдөлгүй мань хоёр үзүүр дөрөнд барилдах болж хулгар нацагч хэлсэн ёсоор халж туйлсан дөр үзүүлжээ. Харамсалтай цаад залуу бүхэн түүний туйлах дөр үзүүлснийг тогтоож чадалгүй унчихсан гэдэг. Наадам тарсны дараа залуу бүх та надад бууж өгнө гэж амлаад шан харамж аваа бидтэй гэж гомдлоход нацаг. Дөө минь. Би чам цаануулсан шүү дээ. Харин чи өөрийнхөө муугаас болоод миний халж туйлахыг тогтоож чадсангүй. Эр хүний ганц хоёр халааг даахгүй байж наадам төрүүлэхийг буу яараа. Аах нь хэлсэндээ хүрсэн чи даанч тэссэнгүй дээ гэсэн гэдэг. Даншгийн начин очир намхай аварганаар хулгар нацгийг өөрсдөөсөө илүү хүчтэй хүн байсан. Харин олцгайж явсаар наадам нэлээд алгассан. Тэрч байтугай наадмын аз хямар нь харьчихсан юм шүү дээ гэж ярилцдаг байж. 100 амар баясгаланд хийдэд цамын үеэр тоймгүй олон мөргөлч цугларчээ. Эрэм их баггүй л хийдийн зүүн их хаалга руу шахацалдан зүтгэж байв. Хаалганы дотор талд дөрвөн хаалгач байсан нь олон зуун хүний хүч яваанда хаалгыг ханслан цөмлөж орох янзтай болов. Хаалгач нар сандарч бүх хүчээрээ даравч хаалга нугсаараа салж унах дээр тулж ирэв. Тэд ийш тийшээ хартал хулгар нацаг ойрхон зогсож байгаа харагджээ. Хөөе чи юу хийгээ дими зогсоод байгаа юм? Наашаа ирж элбэлцээч. Энд сүйд боллоо гэж хаалгач нарыг хашгирахад нацаг гүйж очоод хоёр гараараа дааман хаалгыг түлхсэнд мөнөөх олон хүн дааман хаалгатай цуг гадагшаа бүлт үсэрч байсан гэдэг. 4. 7 дээрэмчний амийг хөрнөжээ. Зуны нэг налгар өдөр хулгар нацаг Архангай аймгийн нутагт хос морьтой галь өөлж явтал учиргүй уйлж хавцсан нүдтэй хөгшин хөвөө хүмүүс тааралджээ. Нацаг тэднээс юу болсныг асуухад бэдэ заяын хүрээ орчход буцаж яваа мөргөлчд байна. Орчин морьтой хүмүүс ирж биднийг зодож нүдэд унлаг көсөг гээд хамаг юм дээрэмдэд явчихлаа хэмээжээ. Тиймээс нацаг дээрэмчний хойноос нэхэхийн тулд тэдний дундаас эр дунд насны нэг хүнийг хөдөлгөөн мориндоо мордуулаад дагуулж явсан байна. Төдөлгүй мань хоёр зүүн хойд зүгт орших өндөр уулан дээр гараад ийш тийш ажиглаж суудал баруун талынх нь их модтой уулын битүү ширэнгэн дундаас синхруута суунаглаж байгаа харагджээ. Нацаг нөгөө хүнийг дагуулад тэр зүг рүү дөхөж очтол наахан талд нь мөргөлчдийн хомтой тийм ээ. Эмээлтэй морд дүрээрээ байж байх нь тэр. Нацаг нөгөө хүнд хандж. За чи ерөөсө морд тэмээгээ холбож аваад яв. Арыг нь бий дай гэсэн байна. Нөгөө хүн ч морд тэмээгээ олж авсандаа бөөн баяр болоод алга болжээ. Хулгар нацаг ойн гүн рүү ортол 5-6 хүн хоорондоо юм яриад сууж байв. Нацаг тэр хүмүүст сэжиг ахуулалгүйгээр майханд явж орвол нэг сахалтай бүдүүнээр хутга билүүдэд сууж байсан байна. Тэр бүдүүнээр нацаг руу муухай харснаа. Чи үүнийг мэдхүү гэд хутганыхаа үзүүрээр өөдөөсөн жижигд нацаг. Мэдхээс давах байлгүй гэд өмнө нь байсан тогоотой шүлийг нүүрлүү нүшгэлж орхиж. Бүдүүн ирч муухай орлоод
энэ чимээнээр гадаа байсан хүмүүс шуугилдаад ороод ирсэн байна. Тэгмэгц нацаг бүдүүн ирийн 2 хөлийг шүүрч аван дүүгүрдээд нөгөө 6-аг нь ханартал зохиж унах юм. Тэгээд тэднийг майхан дотор ундуй сундуй уйлаа майлаан болж байх зур нацаг майхны шувуу модыг хух татаж аваад гадагш гартал майханч доош унаж нөгөө дүүлч майхны дор дарагдчихив. Хулгар нацаг тэднийг дахин босож ирэхгүй болгохоор шийдэж дээрээс нь балбсаар байгаад л алчхан тэр. Ингээд л хүн амны хэрэгтэн болчихжээ. Манрууг нь тэр чигтээ яваад өгч болох л бай. Бөглөө ууланд хідэн дээрэмчин үл таних хүнд алуулаа л биз. Чухамхийн алсны гэрчлэх хүнч байхгүй. Тэглээч хулгар нацгийн мөнөөхөл шудрах шулуун зан давмгайлж нутагт очоод Дайчин бангийн хошууны ноёнд бараалхаж. За ноёнт минь. Би нэг дор 7 дээрэмчнийг устгахчаад ирлээ. Одоо яадаг билээ? Хэмээч. Нэгэнт хүн алчсан болохоор хошуу ноён түүнийг хар гэрт хороод талигач болсон хүмүүсийн ар гэрээс хүн эртэл энэ хэргийг түр хүлээзэн гэж тахруудаа үргэлжсэн байна. Ингээд хулгар нацаг бүтэн жил шахам хар гэрт гав дөнгөтэй тарчилжээ. Энэ хугацаанд шилийн сайнгар хулгар нацаг 7 дээрэмчнийг нэг дор нугчхаж гисэн яриа хошуу нутгаар тархаж амтсан байна. Гэвч мөнөөх 7 дээрэмчний ар гэрээс ямар ч хүн гомдол нэхэж ирсэнгүй. Харин нэг өдөр Дайчин бангийн хошуунд алс холоос яваа болов уу гэмээр эцэд цуцсан морьтой хүн ирж хошуу ноёнд бараалхажээ. Тэр хүн мөнгөн юмбуу хадгийн хамт хошуу ноёнд барьж залбираад "За бидний хитэн мөргөлчдийг хүн алхаас ч буцхааргүй. Аюултай дээрэмчдээс аварч хөрөнгө малыг маань тэднээс салгаж өгсөн ажтай буянтай нэг хүн танай хар гэрт хоригдож байгаа сураг сонсогдлоо. Тэр хүнийг суллаж хайрлаач" гэж гуйсан байна. Хошуу ноёнч тэр хүний гуйлтыг ёсоор болгож хулгар нацгийг суллан тавьжээ. Ёрон тэрбээр энгийн номхон ард иргэдийг дарлаж тох хуурхдаг дээрлэхүү танхай хүнд ихэд дургүй. Энэ ч утгаараас авал хийвэл тэднийг залхаан цээрлүүлждэг гэмтэй нэгэн байж. Тухайлбал Дундгов аймгийн Луус сумын нутагт өртөөгөөр дайрч яваа ядарсан хүмүүсийг тосч дээрэмддэг, унлаг хүсгийг нь булаан авч улмаар зодож нүддэг харчингийн төмөргөгч дээрлэхүү танхай ир байж л. Хулгар нацаг энэ нэрийн тухай дуулцсансаад түүнийг нам дарахаар Дайчин бангийн хошуунаас 2 морь хөлөглөөд Дундгов аймаг руу зориуд хөдөлсөн гэдэг. Тэгээд харчингийн төмөрийн байдаг газрыг асууж сургалсаар явтал нэгэн худаг дээр хідэн бараан адуу харагджээ. Тэр хавийг нэг хүнээс асуувал "Энэ адуунуудаа харчингийн төмөрийн адуу гэрний нүүхэн хавьд байдаг юм" гэхээр нацаг шууд худаг дээр нь явж очоод нугсаараа эвхэгдээд урт болчихдог төмөр уургаа гаргаж хувлаад бусдаасаа онцгойрсон 2 сайхан морийг бариад авчээ. Тэгээд төмрийг эрхийг хүлээгээд тамхи татаас очихч. Дöдөлгүй өмнө зүгээс урт уургач ирсэн морьтой хүн ирж яваа харагданаа. Тэр хүн шууд давхсаар худаг дээр ирж өөрийнхөө адуу гүйлгэж харснаа нацаг дээр ирж "Ус нутагт минь ирчгээд унган морьдыг минь шоглож суудаг чи юу хэмбэ?" Гэт хулгар нацгийн толгойд уурганыхаа хувийг углаад эмээлийнхээ араар суугаад татаж гарав. Нацаг нэг их түүрцсэн шинжгүй уурганаас нь ганц дугдартал харчингийн төмөр хар ирчээрээ газарт харуулдаж унсан байна. Нацаг түүнд босхын завдал өгөлгүй шүүрч аваад 2 хөлнөөс нь бариад доош унжуулж худгийн усан толгоогоор нь хэсэг дүртэл түүний гар хөл сарвалцаад явчихж. Эгээл үххийн даваан дээр худгаас татаж гаргаад газар хэвтүүлтэл харчингийн төмрийн ам хамраас ус олгойдод хахад цацаад цүйд болжээ. Тэгээд нэг юм сэхэх айдаад ирмэгцэн нацаг "Чаваста ойлогтой чир болдоо. Ядарсан ардыг дээрэмдэж дарлахаа болиорооч. Хамт Чимбангийн хулгар нацаг гэж дуулсан уу? Тэр чинь би байна." Гэхэд төмөр дэмээл толгой дохин гөлөлдсөн гэдэг. Хулгар нацаг тамхиа татаж дуусаад 2 морийг чинь би аваад явлаа. Хонш орчин байвал хойноос очоод аваарай гэд мордчий. Ингэж тэрбээр харчингийн төмөр химээх дээрлэхүү танхай эрийг ном хотгосон гэдэг. 5. Маймачин хятадын зүрхийг хаглах шахсан. Хулгар нацаг заримдаа хүүхэд шиг гинэн том оогүй зан гаргадаг. Зарим хүнийг жаахан дамжиглах дуртай нэгэн байж. Нэг удаа тэрбээр вангийн хүрээ хаваар арх айраг эргүүлж явтал нэг хятад наймаачин заяатын бүүснээс баахан торгодуртан чихэр жимс моринд ачаад
хойд зүг гарах гэж байна гэж хүмүүс ярилцаж байхыг сонсчээ. Тиймээс Нацаг тэр хятадыг дээрэмтгэр шийдсэн байна. Нэрэж төдөлгүй заян хүрээнээс нэг хятад ачаа бараа тэгнсэн цагаан морь хөдлөд хойд зүгийг зоржээ. Хулгар Нацаг түүнээс төрүүлж тавхиад ширэнгэн дотор ороод нуугдчихч. Уг нь тэр мөх хятадыг халахын сангар Нацаг дээрэмдэж цөхөөд байх юм байсангүй. Ердөө шууд л очоод хөдөлж яваа морийг нь булаагаад авчих байв. Гэвч хулгар Нацаг тэр мөх хятадыг жаахан дамжиглахаар шийджээ. Түүнийг ширэнгэн дунд дотод суудал мөнөөх хятад цагаан морой хөдлөд доошоо тонгоочсон бөвөг шогшиж яваа харагдсан байна. Нацаг энэ үед хамаг хувцаа тайчиж нүцэглээд мөнөөх хятадыг хажуугаараа өнгөрөх үед нь хойноос нь сэмхэн дагаж ачаата морных нь хазаарыг бултлаад өөрийнхөө толгойд угилчихж. Хайр гамгүй идэлгээнээс болоод хариугүй турж ицсэн цагаан морь хойно нь өвс зулгаагаад хоцорчээ. Хазаар толгойдоо угилсан нүцгэн шалдан Нацаг 8 чин хятадаар хөтлүүлж явах үед хариугүй инээд алдчих гээд байсан тул эртхэн мэдэгдэхээр зулбуур наасан чангаатал хятад 8 чин чова гэ тоосон шинжгүй яваад байж. Тэгэхээр нилээд хүчтэй докторч орхитол мөнөөх хятад сайл нэг эргэж харжээ. Бүү үзэгт. Ачаата цагаан морьных норонд нүцгэн шалдан хүн зогсож байсанд ёстой л уушиг зүрх нь амаараа гарах шахаж. Хаяа! Ява! гэж муухай хашгираад урагшаа хар хурдаараа зогтчихсан гэдэг. Хойж мэтэр хятад. Хаяа! Цанхи цагаан морь хогшорхороо шалданаа чөтгөрөө болдгон баанла гэж ярьсан гэдгээ. Харин хулгар Нацаг уг нь тэр мөх хятадыг дээрэмдэж цөхөөд байх юмгүй л дээ. Шууд явж очиод бол морьныхон зулбуурыг булаагаад авчих байсан юм. Гол нь түүнийг би айлхъя гэж бодсон. Мөн ачаата морь шилийн хулгайчд биш чөтгөрт дээрэмдүүлчихлээ гэж ярьж явах гэж бодсон юм гээд хөд инээж байсан гэдэг. Нэг удаа хулгар Нацаг ганцаг нийлдэг нэг сайн эрийн ханд говь мэргэн вангийн хошууны нутаг руу орж захын айлд бууж зам асуухад гэрийн эзэн. Та хоёр баруун гүвэг давсан жимээр явж огт болохгүй шүү. Маш аюулт. Тэр зүгт нэг айхтар махчин гарсан гэлээ. Хэмээч. Нэрэж дэйхэн үед хүний махаар хоолдог махчин мэрсэр байсан гэдэг билээ. Бүрээд зоны шүтээ шилийн эр барс бавж баатар нэг махчин эрийг номхруулж байсан түүхтэй. Мөн дэйхэн үед хан хэнтийн ян хөвчд нэг махчин эр амьдардаг байсан тухай домог яриач байдаг. Ямар ч тач хүний махаар хоолдог махчингууд бол алмас энтерээс арай л бодтойгоор оршин байсан байдаг. Жуулчид алмасын гэрэлд олон жил хатсан ч нэгийг ч барьж авч чадаагүй. Харин дэйхэн үед махчин эрийн гэрэлд мордсон бол ганц нэгийг олох байсан байх. Хулгар Нацаг гэрийн эзний ярьсныг нэг их тооссонгүй. Хоёр сайн эр тэгхээс тэг гэсэн юм шиг мөнөөх чимээр явхаар шийджээ. Хамт явсан нөхөр нь замдаа нэг айлаар сатаад араас нь очихоор болж. Хулгар Нацгийг цааш явж байтал нэг том хар гэр тааралдсан байна. Нацаг юу ч бодож саналгүй тэр гэрт ортол дөрвөн мөчөөрөө тэлж баглуулсан хижээл насны хүн хэвтэж байжээ. Тэр хүн Нацгийг хармагцаа. Би чацтай юм аа. Яасан заяан дэлгэрсэн хүн бэ? Ахыг нь хэдэн хүн хүлж байгаад баглаад хамаг мал дээрэмдээд явчихлаа гэж өгүүлэхээр Нацаг мөнөөхөл тусч зангаараа хүлээснээс нь ангижруулж. Тэгтэл мөнөөх хүн гэв гинэт Нацаг руу шүдээ яр заалгаа дайрчээ. Нацаг махчинтай учирснаа сая ойлгож дээр дор орон ноцолдсон байна. Гэвч мөнөөх махчныг тийм чамар дийлсэнгүй. Хүний мах иддэг болоод ч тэр хүч гэж амар байсан тул Нацаг дэмээл нөхрөөгөө ирэхийг хүлээгээд байдаг чадлаараа дараад хэвтчихэж. Харин аз болж нөхөр нэг их удалгүй ирснээр мань хоёр мөнөөх махчныг арай гэж хүлж номхруулжээ. Гэхдээ түүнийг тэр чигт нь орхиод явсангүй. Тэрхүү махчин гэртээ хөлүүлж баглуулсан хүний дүрд хувраа өөр хэн нэгнийг хуурч мэдэх байсан тул яаралтай хошуу тамгын газарт мэдэгдээд цааш нь хөдөлцгөөж. Хулгар Нацаг морины сайхныг унаж эдэлж явсан бөгөөд тэдэн дундаас халахад алдаршсан нь цэнхэр бор морин юмсан ч. Ямар ч хүнд ачааг даадаг ер бусын чадaltaй адуу байжээ. Нацаг цэнхэр бор мориор алс холын аянд явахдаа ноёд баядын хоттой хонноос хамгийн тарганыг нь давхилтан дундаа шүүрээд алга болдог байж. Тэрч байтугай цэнхэр бор мориороо баг шаархан биетэй гун шүүрч байсан гэдэг.
Нэг шин нөхцөлгүй харамж баяны шүтлэн үхрийг цэнхэр бор морин дээрээ шүүрч аваад давхичихсан гэдэг байлээ. Мөнөөх баян хүний мөр гараагүй мөртлөө уяатаа байсан үхэр нь алга болчихсонд учиргүй гайхаж байсан гэдэг. 6. Хулгар нацгийг хонгорын овоонд нутаглуулжээ. Хулгар нацаг одоогийн Сэлэнг аймгийн нутаг Эвэн бургалдаан гол хэмээх газраас Батаа гэдэг бүсгүй гэргий болгон авч нэг охин 4 хүүтэй болжээ. 1905 оны үед Самбейсийн хошууны залуу ир Дэндв хэмээгчэр нутгийнхаа үзэсгэлэнт бүсгүй дашхандад хайр сэтгэлтэй болж улмаар ханилан суужээ. Гэтэл хошуу засаг ноён лам сүрэн дашханд бүсгүйг үзмэгц. Сэтгэл алдаж эрх тушаал хэрэгм зэрэгтэй эвдэж шууд булааж авахар занал хийлсэн тул залуу хос орон нутгаас оргон босчээ. Тэгээд тэд орхон туулын бэлчирт очиж нутаглан сууршиж гэр орон мал хөрөнгөтэй болж тогтох дайж төрөх болов. Гэвч Дэндв дашханд нарын нас 40 шахсан ч өр зүрхэндээ инхрийлэх үр хүүхэдгүй сэтгэл гондуухан явдаг болж. 1915 оны 100 Дэндвийг модтой уулын хэр дагаад хоной хариулж явтал саглагар модны сүүдэрт эмээлгүй хоёр сайхан морь толгой хайлан дүүхэлзэж байж. Тэрбэр түүнийг хармагцаа. Энэ лав сайн нэрийн унаа биз. Эзэнтэй нь уулзъя гэж бодоод шуудхан явж очижээ. Дэндвийг ойртож очиход ханхар дом биетэй хар хүн дээлээ тайлж дэвсээд булигар богцоод ирлэн хөрхөрч байв гинэ. Хажууд нь цагаан бүхсд лонхтой арх мөнгөн аяг харагджээ. Дэндв балгах дуртай нэгэн байсан тул архинаас нь нэг аяг хийж угаад сууж байтал унтаж байсан хүн сэрээд түүнтэй мэд усаа мэдлцсэн байна. Тэрбэр богцноос хоньны чансан тарган мах гаргаж дайлаад энэ тэрийг ярих зуур өөрийгөө нацаг гэж танилцуулжээ. Дэндвийн үед Дайчин бангийн шилийн сайнгар хулгар нацаг байх нь гэж бодоод эхэд олзуурхаж түүнийг гэртээ урьжээ. Тэгээд нацаг Дэндвинд очиж аахтай шаргалцаа чануулж уух зураа Дэндв дашханд хоёрыг өр хүүхэдгүй улмаас хувь заяанда гондож явдаг болохыг ойлгоод саяхан манай эхнэрээс нэг охин төрсөн. Охин гихгүй бол түүнийг авахгүй юу? Эхнэр маань залуу хүн дахиад төрн биз. Хангалын ноён худагт өргөж авъя гэхдээ би өгөөгүй юм. Гэхэд цаад хоёрынж эхэд баярлаж сар өдрийн сайныг сонгон очиж нацгийн охин лам сүрэнг ёс төртөөгөр үрчилж авсан гэдэг. Шилийн сайнэр нацаг ядарч зовж гутарч гунхарч яваа хүнд ямагт туслаж урам хайрлахыг хичээдэг нэгэн байжээ. Харин нацаг Арслангийн хүүхдүүдээс гайхамж чадaltaй бөхтөрсөнгүй. Хулгар нацаг 60 гаруй настай хорвоогоос хальж түүнийг орхон тул нутгийн хонгорын овоо гэдэг газарт нутаглуулжээ.